тогтоолын төслийг бол дэмжиж байгаа. Ер нь бол энэ Евразийн худалдааны төр хэлэлцээрийг анх улсын хурлаар зөвшөлдсөд орж ирэхэд ийм гажуудал гарсан байна, алдаа гарсан байна гэдгийг сануулсан. Даанч засагдах боломжгүй байна гэдэг зүйлийг хэлсэн. Засгийн газар энэ дээр одоо хэлэлцээр хийх явцдаа анзаарсан юм уу, анзаараагүй юм уу мэдэхгүй. Одоо санаатай юу, санаагүй юу ийм зүйл гарсан. Гэхдээ энийг алдаа гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа. Тамхи тамхин бүтээгдэхүүн ялангуяа янжуур тамхины татварыг тэглэнэ гэдэг өөрөө оршуулгын газрын оршуулгын газар нэмэгдэнэ л гэдэг үг гэдгийг бол дахин сануулж хэлмээр байна. Нийгмийн эрүүл мэнд, хүн амын хаан, амь насыг одоо тамхины хор хөнөөлөөс хамгаалах асуудал дээр бол энэ бол нэлээд муу тийм маш хортой юм үр дагавар үүсгэхээр ийм хэлцээрийн нөхцөл байгаа. Гэхдээ энийг засгийн газар өөрийнхөө алдааг засаад засах боломжийг бол энэ тогтоолоор өгж байгаа юм. Тэгээ энийг хурдан засаад орж ирсэн. Ялангуяа энэ дээр тэр хариуцж байгаа сайдын манлайлал маш чухал. Эсвэлтгүй гарахгүйгээр идэвхтэйсэн ажиллах үүрэг бол тэргүүн шадар сайд, J2 сайдад оногдож байгаа. Тогтоолын төслийн хэрэгжилттэй холбоотойгоор уг нь бол 3 сарын 15 гэхэд одоо эрх чуулга нь нээгдэх үед энийг өргөн барьчаасаа гэсэн хүсэл байгаа. Хангалттай хугацаа байгаа. 90 хоног. Хангалттай энэ бол хаврал ярьжсэн асуудлын дээр сангийн яам тооцоол хийгээд ажиллаж исэн байх ёстой. Ажиллаагүй байх юм бол засгийн газар энэ сангийн яам ажиллаа хийхгүй байл гэсэн үг. Тэгээ ямар юм дээр өстой гэрлийн хурдаар юм оруулж ирж засгийн газрын асуудал болохоор оруулж ирчээд яг энэ ард нийтийн цаагаараа маш их хор хөнөөлтөй нийгмийн эрүүл мэнд хүн амтай холбоотой энэ асуудлыг цааргалж хүлээх ёстой юм гэдэг дээр одоо үйлдэл харахыг л бид нар бол хүлээж байна. Тэгээ энийг бол J2 сайдад тусгаалan бас идэвхтэй үйл ажиллагаа хийж 3 сарын 15 гэхэд энэ хууль тогтоомжийг оруулж ирээсэй л гэсэн одоо захиас үг байна. Энийг бол дэмжиж байгаа, бусад гишүүч гэсэн дэмжиж байгаа гэж ойлгож байгаа. Уг нь бол анх хэлцээрээ оруулж ирэхдээ л дагаад оруулаад ирэх ёстой байсан юмыг бас эсвэлтгүй гарсан учраас одоо улсын хурлаас тогтоол гаргаж чиглэл өгж байгаа гэдгийг бас сануулжлаа. За баярлалаа. За